мэндийг хүргэе. За өнөөдөр Грэнэ компанийнхаа маркетингийн талаар айгүй товчхон танилцуулъя. За товчхон гэдэг маань болохоор анх удаа ийм олон улс сүлжээний бизнес эрхлэж байгаа хүмүүст анх удаа ингээд сүлжээний бизнесийн маркетингийг сонсохоор айгүй ойлгомжгүй байдаг. Яг тэр зүйл над дээр анх тулгарч исэн Грэнэтэй уулзрахад ер нь бол бүх бизнесийн салбарт маркетинг байдаг. За реклам сурталчилгаа ч юм уу тий. Олон улс сүлжээний бизнесийн маркетинг нь юугаараа давуу талтай вэ гэхээр нэг ойлгоод авчих юм бол яг юу хийгээд хэдэн төгрөгийн орлоготой болох боломжтой вэ гэдгийг мэдээд авчна гэсэн. За Грэнэгийн маркетингийн хувьд болохоор өнөөдөр бараг Монгол нутгийн дэлхийд байхгүй маш авуустай нэлээд хэдэн зүйл байдаг. Энийг одоо би та бүхэндээ товч танилцуулган дээрээ яриад өгчээ. За ер нь бол сүлжээний бизнесээс бол нэг айгаад ах зүйл байхгүй. Хэрвээ хэн нэгэн хүн танд сүлжээний бизнесийг санал болгох юм бол ер нь энэ одоо хорвоо дэлхийн зах зээл тий хаашаагаа яваад байгаа сүлжээний бизнес гэж ер нь юу юм. За тэр тусмаа одоо жишээ миний ярьж байгаа маркетинг өөр хүн танд өөр бизнес санал болгоход хооронд нь харьцуулж үзээд энд ийм зүйл байдгийн бэ гэд магадгүй тэндээс өөр ямар нэгэн гаргалгаа гаргаад өөрийнхөө бизнес төр ч юм уу хэрэглэх ийм боломжууд байдаг учраас сүлжээний бизнесээс ерөөсөө айх шаардлага байхгүй. За тэн дундаа яг хөө идэж ууж байгаа зүйлтэй ач холбогдол өгөөд за хэрвээ ямар нэгэн биологийн идэвхт бүтээгдэхүүн идэж уух зүйл байх юм бол мэдээж хэрэг өөрөө түүн дээр харин ач холбогдол өгөө судалж болно гэсэн. За түүнээс одоо жишээ нь АЯ5-ны нэг ийм альчуур одоо 15,560 төгрөгөөр аваад 3-5 жил аяга фэриг угаахад бол энийг ингээд 15,560-аар 3 жилд хуваагаад үз. Хэдэн төгрөгийн порлон та одоо сард зарлагддаг. Хэдэн төгрөгийн фэри сард авдгийн бэ гэдэг зүйл дээрээ нэгсэндээ ач холбогдол өгөөд энэ альчуурыг аваад химийн бодисоо багасгасан эрүүл мэндэд дээр бэ нү? За одоо нөгөө хуучин хэрэгжилж байсан зүйлийг хэрэглээд яваад байсан дээр вэ нү гэдэг зүйлээ ялгаж ач холбогдол өгдөг байх ёстой гэсэн үг байхгүй юу? За Грэнэд бол бүртгүүлэхэд үнэгүй байдаг. Ер нь бол бүх сүлжээний бизнесүүд яадаг вэ гэхээр ID өөрийгөө одоо бүртгүүлсэн ID-г өвлүүлэх, аялах, за одоо тодорхой хэмжээний машин, байр ч юм уу урамшуулдаг ийм бол түгээмэл байдаг. Гэхдээ сүлжээний бизнес дундаас бас нэг чухал зүйл юу байдаг вэ гэхээр хамгийн багадаа 5 жил болцсон. Болж өгвөл Монголд орж ирээд нөөтийн баримт өгдөг албан ёсны компани болцсон. Нэгсэндээ тухайн зах зээл дээр суурьшсан бизнесийг сонгосон дээр гэж үздэг. Яагаад вэ гэхээр нэг бизнесийг барьж аваад энэ сте дажгүй маркетингтэй, дажгүй бүтээгдэхүүнтэй юм байна гэдэг ингээл хамаг цаг заваа гарлагдаад явж идэл нөгөө бизнес маань ураад унчингууд яадаг вэ гэхээр нөгөө хийжсэн бүх ажил үнгүүтчдэг. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр дахиад өөр сүлжээний бизнес сонгох болно, дахиад одоо өөр бараа туруугийн судлах болно гэдэг ингээд маш их цаг алддаг учраас зөв сонголтоо хийх ёстой гэсэн. За энэ зөв сонголтууд дундаас яг хуу офис дээр ирээд миний ингээд өгж байгаа мэдээллээс мэдэж авъя гэж бодох юм бол одоо энэ сүлжээний бизнесүүд дотроос маркетинг буюу мөнгө олох арга маш олон янз байдаг. За бинар гэж байна, хибрид гэж байна, хосолсон гэж байна, олон үеит гэж байна. Тэн дундаас хамгийн зөв нь олон үеит бизнес. За тэр нь одоо жишээ нь манай Грэнэд байдаг гэсэн. За олон үеит гэдэг маань доошоогоо одоо өөрийнхөө гүнлүү одоо 1 2 3 4 гэдэг ингээд доош 10 хүртэлх 10-аас цааш үеэсээ одоо багийнхан борлуулалтаас урамшуул авна гэсэн үг байхгүй юу? За Грэнэ компанид бол бүртгүүлэхэд үнэгүй. За бүртгүүлэхэд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр овогнэр төрсөн он сар мэйл хаяг утасны дугаар. За бүртгүүлсний давуу тал нь юу вэ гэхээр маркетингийн дагуу зарлагдсан байгаа бүх урамшууллыг авах боломжтой гэсэн. За бүх урамшуул гэдэг маань одоо өөрийнхөө идэвхжлтийн онооноос бэлэг авч болж байна. Өөрийнхөө худалдан авалтаас одоо цалин өөрийнх нь ID дээр үүсэж байна. За дээрэс нь өөрөө чи хэрэгж үзсэн бүтээгдэхүүнийг мэдээж хэрэг хүн л юм чи орчин тойрныхоо хүмүүст хуваалцаад ярангуй тэр хүмүүс ямар сайхан бүтээгдэхүүн бэ хүүе тэр аяг тав угаадаг альчуурнаас ч юм авъя гэх юм бол тухайн бүтээгдэхүүнийг тэр хүнд өөрийнхөө ID дээр худалдан авалт хийгээд тэр хүндээ өгөө мөнгө өөртөө авчина. За нэг бол энэ хүн чинь би эко хэрэглэгч байна. Би өстө танаа бүх бүтээгдэхүүн таалагдж байна. Байнгын хэрэглэгч болё гэх юм бол өөрийнхөө багт бүртгэх боломж байгаа. За тэгэх юм бол яах вэ гэхээр энэ хүний худалдан авалтын онооноос өөр төр чинь цалин урамшуул орж идэг гэсэн. За энэ нь юугаар ялгаатай вэ гэхээр одоо жишээ нь би нэг сүлжээ дэлгүүрээс нэг гоё цай авч уулаа гэж бодоход тэр цай одоо надад маш их таалагдаад одоо яадаг чинь те нөгөө ямар нэг үр дүн өгсөн байлаа гэж бодъё л та. Тэгэнгүүт би ингээл найз нөхөд бүх хүмүүстэй пүүх тэр дэлгүүрээс би ийм гоё цай аваад гэл тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь тэр дэлгүүр дээр очиод танад нэг ийм цай байдаг гэсэн хаав энэ хэр худалдагч нь тэнд байна л гэж зааж өгнө гэхээс кассан дээр очиод худалдан авалт хийхэд
мөнгөцгөн явуулсан хүн үү, энэ цайг авахд энэ төгрөгийн урамшуулал ч юм уу бэлэг танд олгоноч гэдэг юм уу ийм зүйл байдаггүйгээр л давуу талтай байхгүй юу. Гэтэл миний түгээсэн тэр бүтээгдэхүүний мэдээллийг өөр нэг хүн очоод худалдан авалт хийхдээ магадгүй миний ID-г, миний утасны дугаарыг хэлээд өөрөө бүртгүүлээг бол худалдан авалт хийхэд тэр онооноос нь надад цалин бэлэг орж идэг гэдэг утгатай ийм бизнес гэдэг ойлгож болно. За энэ дөрвөн мэдээллийг танд бизнесийн одоо мэдээлэл өгсөн бараа бүтээгдэхүүн танилцуулсан хүндээ өгөөд өөрийн бүртгэлийн ID-тэй болчих болно. За ID-тэй болонгууд яадаг вэ гэхээр өөрийн чинь гар утсан дээр мэйл дээр ID нууцуг компани сайт руу орох линк ирдэг. Линкэн дээр нь дараад ID-га хийгээд нууц үгээ хийгээд за тэгээд одоо энэ маркетинг буюу одоо өнөөдрийн миний ярих гээд байгаа ямар оноо хийгээ хэдэн төгрөгийн цалин авах юм, баг хөгжүүлэх ямар ашигтай юм, за зөвхөн өөр дээр худалдан авалт хийгээ борлуулах ямар ашигтай юм ч гэдэг юм уу тийм ингээд за тэгээ одоо жишээ нь машины урамшуул, байрны урамшуул, аялал гэ байлаа гэхэд ямар болцол байгаа ингээд ингээд одоо миний энэ ярих гэж байгаа маркетингийн бүх мэдээлэл сайтын дотор байдаг. Бүртгүүлээгүй боловч сайтаар орж бол тэгэх юм бол зөвхөн монгол хэл дээр онлайн дэлгүүрлүүнээр Гринэ компани товч мэдээлэлтэй Гринэ компани юу ямар учиртай юм. За Гринэ компани алсын зорилго юу өнөөдөр одоо химийн хэдэн тонн химийн бодис одоо байгальд хаяхаас урьдчилан сэргийлсэн бүтээгдэхүүнээрээ дамжуулаад за хичнээн улс оронд одоо албан ёсоор энэ компани нэгдсэн байгаа нь тий. За иймэрхүү одоо Гринэ компани бүтээгдэхүүнийг монгол хэл дээр мэдээлэл авч болно. Худалдан авах хийх боломжгүй. Яг тэгэхээр заавалчгүй ID-тэй таны ID-г танд энэ мэдээллийг өгсөн хүн таныг энэ дөрвөн одоо чагсаалтын дагуу бүртгэж ID-тэй болгоно гэсэн. За тэгээ ID-тэй хүнд ямар одоо боломжууд байдаг вэ гэхээр за хэрвээ та Гринэ компани ID-тэй болёо гэж бодох юм бол хагас өдөр одоо манай Гринэ компани дээр өдөр болго офис дээр 12 цагаас нээлттэй хаалганы өдрөлөг бүтээгдэхүүний өдрөлөг гээд 12 цагаас хагас өдөр болгоны 12 цагаас ийм хоёр арга хэмжээ зохион байгуулагддаг. За нээлттэй хаалганы өдрөлөг гэдэг маань болохоор яагаад Гринэ компани бүтээгдэхүүнийг сонгох ёстой юм бэ? За яагаад Гринэ компаниг одоо ингэж орлогоо болгох боломж байгаа юм бэ? За энийг ингэж сонголтоо хийж орчихсноор өнөөдөр Гринэ компанид одоо хэдэн настай өнөөдөр одоо яаж энэ бизнесийг орлого болгож чадсан юм бэ? Өнөөдөр хэдэн төгрөгийн цалинтай болцсон байгаа түүндээ одоо өөрөө сэтгэл хангалуун байгаа юм бэ гэдэг мэдээллүүдээ нэгсэндөө нээлттэй хаалганы өдрөлөг дээр хуваалцдаг гэсэн. За бүтээгдэхүүний өдрөлөг үргэлжлүүлээ болдог. Тэрэн дээр нь юу болдог вэ гэхээр манай Гринэ компаниас тодорхой нэр заасан бүтээгдэхүүнүүдийг хагасаа өдөр болгон 15% хямдруулдаг. За тэгэнгүүт тэр бүтээгдэхүүнийг бас манай одоо Гринэгийг хэрэглэж үзсэн хүн ярина. Одоо энэ бүтээгдэхүүнийг тэгж хэрэглээд ийм үр дүн гараад за энийг авсан хүн тэгж ингэсэн гэдэг одоо тухайн бүтээгдэхүүний талаар мэдээлэл болгоно гэсэн. За тэгэхээр ийм митийн өдрөлгөнд ч юм уу одоо арга хэмжээнд ирэхээрээ юу давуу талтай вэ гэхээр нэг шинэ танил талтай найз нөхөдтэй болно. За ийм бүтээгдэхүүн байдгийн байна. Энийг тийм хүн санал болгож болох юм байна. Энэ бүтээгдэхүүнийг би өөрөө хэрэглэж болох юм байна тий. За Гринэ компанид одоо бүртгүүлсэн юм байна. Заавал одоо тэдэн төгрөгийн сар болгон худалдан авалт хийх ёстой, оноо хийх ёстой ч гэдэг юм уу ингээд нэг юм заавал гэсэн зүйл сүлжээний бизнес чинь байдгүй юм байна шүү дээ. Зөвхөн хэрэглээгээ сар сард аваад явах боломжтой байна гэдэг энэ одоо айдсыг болгоомжийг одоо зөв чиглүүлж өгдөг гэсэн. Нэгсэндээ мэдээлэл олгож байна гэсэн. За тэгэнгүүтээ яг гэхээр хэрвээ та энэ өдрөлөгт ирээд хагасаа өдөр бям гарагт бүртгүүлэх юм бол за тэгээд дээрэс нь манай Гринэ компани бүтээгдэхүүнийг хэрэглэх гээд одоо хагасаа өдөр шийдвэрээ гаргаад бүртгүүлээд өөрийн гэсэн ID-тэй болоод Гринэ компани 50 онооны үндсэн үнээсээ 6% хямдралтай 243,850 төгрөгийн 10 ширхэг бүтээгдэхүүн байдаг. За энэ 10 ширхэг бүтээгдэхүүнийг сонгоод 50 оноо хийгээд 6% хямдралтай аваад идэвхжлэлтэй хийгээд ID үүсгэх юм бол танд 18,150 төгрөгийн бэлгийн урамшуулал шууд ID дээр ч үүсдэг гэсэн. Энэ бол зөвхөн хагасаа өдөр шийдвэрээ гаргаад Гринэ компанид орж ирж байгаа шинэ хүмүүс зориулсан урамшуул гэсэн. За тэгээд энэ 18,150 төгрөгөнд өөрийнхөө хүссэн одоо юу гэдгийг те нүдний шилний альчуур, цай ч юм уу тухайн үнийн дүнд таарсан бүтээгдэхүүнийг бэлгэндээ авч болно гэсэн. За энэ 243,000 төгрөгийн 10 ширхэг бүтээгдэхүүнд юу орсон байдаг вэ гэхээр Гринэ компани айлд байх ёстой. Дээрэс нь хамгийн өндөр борлуулалттай хэрэглээд шууд үр дүнгийн үзэж болох 10 ширхэг бүтээгдэхүүн байдаг гэсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд одоо энэ 10 ширхэг бүтээгдэхүүнд байгаа бүтээгдэхүүнийг гэртээ ингээ авсраад ашиглая гэхэд хамгийн түрүүнд бид нэр ферийг хэрэглэхэ болж байгаа. Энэ 10 ширхэг бүтээгдэхүүнүүд тусламжтайгаар за дээрэс нь бид нар комет хэрэглэхэ болж байгаа, порлон авахаа болж байгаа. За тэгээ ерөөсөө тэр
автомашины альчуур байдаг учраас жоохон автомашиныг одоо ингээд бороо цас ороод бохирдчих юм бол автомашины угаалган газар авчаад 20-30 мянган төгрөг өгөөд ах тийм хэцүү шүү дээ. Тэгэнгүүт яа түүхээр ууж исэн усаараа ороод машин арчих ч юм уу тийм ингээд яг хүний гар доор байх боломжтой гэрээ компани бүтээгдэхүүнтэй танилцах ийм боломжтой ийм 10 бүтээгдэхүүн байдгаараа давуу талтай гэсэн үг. За тэгээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихэд мэдээж хэрэг бусад хүмүүс түгээгээд орлоготой болох боломж байгаа. За би одоо сүлжээний бизнес хийдэггүй, ярьж чаддаггүй, би энийг орлого гэж хөөцөлдөг шаардлага алга танаад одоо ингээл орчхоор хүмүүс оноо хийгээл хойноос уцтаад идэм мэд ингээл хүмүүс янз янз ярьдаг. Тэгэх юм бол яг зүгээр идэвхжлээ 50 оноогоор энэ одоо хямдралтай бүтээгдэхүүнээр хийхгүй ч байсан бол магадгүй бүртгүүлэхгүй ч байсан болно. Тэгэх юм бол танд мэдээлэл өгсөн хүний нэр дээр худалдан авалт хийгээд нэг юм хоёр бүтээгдэхүүн аваад тухайн гэр нэгэн бүтээгдэхүүнтэй танилцах боломж хүн болгонд байдаг. Энэ бол хүний айгаад байх зүйл биш. Тэгэхээр яа гэхээр бямб гарагт бүртгүүлээд манай 6% хямдралтай 243 мянган төгрөгийн 10 ширхэг бүтээгдэхүүнтэй эхлэлийн багцыг худалдаж авах юм бол танд 18,150 төгрөгийн бэлгийн урамшуулалт дансан дээр ч үүсдэг байх нэ. За энэ бизнесээр орлого олъё гэж бодъё. Тэгэх юм бол энийг яаж бизнес болгох вэ гэх юм бол та өөрөө нэгэнтээ бүртгүүлээд өөрийн гэсэн ID-тэй болцсон юм чинь өөрийнхөө багт бас хүн бүртгэх боломж байна. Одоо нэгдүгээр игнэндээ тий энэ бол таныг ингээд шууд нэгдүгээр игнэ гэж үзэн. За тэгэнгүүт энэ хүн танаас жишээ нь бас яг энэ 50 онооны энэ 243 мянган төгрөгийн 10 ширхэг бараг худалдаж авлаа гэж үү. Яагаад тэгэхээр та анх удаа гэрээ компани бүтээгдэхүүнтэй танилцж байгаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо ингээд сэтгэл өндөртэй энэ бүтээгдэхүүнийг л ярьж яагаад тэгэхээр өмнө нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй байсан анхны бүтээгдэхүүн ч учраас тэгэнгүүт таны энэ бизнес энэ бүтээгдэхүүнийг ярьсан хүнд энэ таалагдаад таны багт бүртгүүлээд нэгдүгээр игнэнд чинь бүртгэж байгаа хгүй та өөрөө шинэ шууд энэ бүх сайт бүх мэдээлэл монгол хэл дээр байдаг учраас энэ дөрвөн мэдээллийг ашиглаад энэ бүртгэлийг хинч хийж чадна. За тэгэнгүүт яах вэ гэхээр таны энэ бүтээгдэхүүнийг ярингууд таалагдаад авсан таны найзаас танд 30,600 төгрөгийн бэлгийн урамшуул тань дээр орж ирнэ. За энэ 30,600 танд 18,150 ороод ирсэн. За ингээд та бэлгийн урамшуултаа олчлоо. За гэтэл дахиад хамаатандаа ч юм уу те дахиад нэг найздаа ярьлаа. Гэр нэг юм бүтээгдэхүүнийг авсан ёстой дайжгүй билээ. За тэгэнгүүт хүүе чиний хэрэглээд үтсэн бүтээгдэхүүнийг авчия гэж дахиад 50 онооны хямдралтай 10 бүтээгдэхүүн авангууд энэ хүнээс танд дахиад 30,600 бэлэг орж ирнэ. За ингээд та 71,200 дээр нь 18,150 төгрөгийн бэлгийн урамшуул өөрөх ID дээр үсгэж явах. Энийг орлого гэж яриад байна. За тэгэнгүүт энэ орлогоороо яах вэ гэхээр одоо өөртөө авъя гэж бодож байгаа өөр бүтээгдэхүүн авч болно. Аль эсвэл таны энэ 50 онооны бүтээгдэхүүн танаас худалдаж авсан хүнд та ямар нэгэн нүдний шил ч юм уу юу ч савн ч юм уу аваад бэлэн төгсч болно шүү дээ. Баярлалаа. Эко хэрэглэгч болсонд те. За ингээд нэгсэндөө бизнесийн гараач нь эхэлжлээ гэж үзэж болно. За тэгэнгүүт яаж юм гэхээр та бол зүгээр л эко хэрэглээг таньдаг мэддэг хүндэл түгээж ирнэ гэсэн үг байхгүй юу? Одоо хоёр гишүүнээсээ бэлгийн дансандаа урамшуул авдаг бол дараагийнхаа одоо 50 онооны төвчлөлт хийж байгаа гишүүдээсээ нэгсэндээ бизнес болгох гэж байгаа учраас бэлэн мөнгөний урамшуулал өөрийнхөө цалингийн дансанд орж ирдэг байх нэ. За энэ урамшуул яаж ордог вэ гэхээр нэгдүгээр игнэндээ 5-аас 9 хүн бүртгээд 50 оноог нь хэлэгдсэн байх юм бол 61,200 төгрөг орж ирдэг. За энэ 5 хүнд яаж тооцдог вэ гэхээр одоо миний түрүүний бэлэг авцсан байгаа 2 идэвхтэй гишүүн дээрээ нэмээд 3 идэвхтэй гишүүн нэмэнгүүд миний 5 хүн бүрдчихлээ гэж үзнэ. Тэнгүүд яадаг вэхээр одоо жишээ нь зарим одоо бизнесийн маркетинг яадаг вэхээр энэ 2 хүнээсээ чи бэлэг авцсан юм чинь энэ 2 хүнээсээ гадна 5 хүн бүрдэг гэдэг. Гэтэл энэ маркетинг яадаг вэхээр чи тэртээ бүтээгдэхүүн таалагдаад эко хэрэглэгч болоо дээрэс нь эко хэрэглэг түгээгээд орлого болгох гэж байгаа учраас энэ орлогоо босгох боломж нь юу вэ гэхээр эхний 2 хүнээ бүртгээд бэлгээ авцсан тэгвэл 3 хүн нэмээд 5 болгоод 61,200 төгрөгийн илэнгийн урамшуулалт хамрагдах боломж байна гэдгийг энэ маркетинг юу яаж тусгаж өгсөн байгаа гэсэн. За тэгэнгүүтээ за маркетингараа дараагийнх нь болохоор 10-аас 14 хүн нэгдүгээр игнэндээ бүртгээд 50 онооны төвчлөлтийг хийсэн бол 183,600 15-аас 19 хүн бол 275,400
За 20-с дээш хүн 1-р игнэндээ бүртгэсэн байх юм бол 367,200 төгрөг одоо ингээд 1-р игнэнийхаа идэвхтэй гишүүдээс автоматар хүнийхээ тоогоос шалтгаалаад автоматар цалин ордог гэсэн. Олон үед бизнесийн давуу тал нь юу байдаг вэ гэхээр маш өндөр цалинтай байе гэж бодох юм бол 1-р игнэгээ маш их хүнтэй байх хэрэгтэй гэж үздэг. За одоо сүлжээний бизнесийг яаж ойлгох вэ гэхээр энийг одоо та өөрөө байлаа гэж бодъё л та тий. Тэгэнгүүт 1-р игнэнд чинь бүртгүүлж байгаа хүмүүс хэдий ч нэ их бай цалин өндөр гардаг. За энэ хүмүүс чинь хэдий ч нэ доошогоо гүнлүүгээ багаа задлж өгнө. Төдий ч нэ энэ бизнес маш тогтвортой байдаг гэж үздэг. За энэ бол үнэхээр баталгаатай. Энэ бизнесийг ингээд бүр барьж аваад төвлөрөөд орлого болгож байгаа хүмүүст бол энэ утга учирыг маш сайн ойлгочих юм бол өөрөө аялаад, амраад, зугаалаад явж байхад энэ одоо өөрөө чинь баг худалчинд танихгүй байгаа багийн чинь хүмүүс хүртэл ирээд одоо офис дээр худалдаа авалт хийгээ явж байхад өөрөөсөө нь багаас нь цалин орж идэг. Энэ бол олон ихт маркетингийн давуу тал баггүй юу? За тэгэнгүүт энэ хүн одоо жишээ нь бодоод үзье л да 20 хүнийг 50 оноогоор гэхээр чинь 1000 оноо. Дээрэс нь өөрийнхөө идэвхжлтийн 50 оноо хийчихээр эн чинь ингээд 1050 оноо болчихж байгаа байхгүй юу? 1050 оноо. За тэгэнгүүт хамгийн эхний цол нь S1 цол гэж байдаг. Энэ 750 оноотой. Багаараа хийх ёстой. Магадгүй өөр дээр хэдэн ч оноо хийж болно. Одоо би та нарт өөр дээр тэгвэл зүгээр багаа хөгжүүлэхгүйгээр оноо хийвэл ямар эдэм бэ гэдгийг дараа нь одоо ярьж өгнө. Тэгэнгүүт яаж юм гэхээр эхний цолондоо хөрчиж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт яадаг вэхээр манай Гринэ компаниас ерөнхийдөө бол 5 удаа цалин авдаг. За тэр нь ямар учиртай гэхээр би өөрийнхөө 1-р игнэний 50 онооны идэвхжилт худалдаа авалтаа хийгээд бас ингээд энэ хүн чинь багаа хөгжүүлж болно штэ. Бас яг бүтээгдэхүүн таалагдаад ажлын газар маш олон одоо эмэгтэйчүүдтэй дээр байх юм бол энэ хүн ингээд багаа хөгжүүлэнгүүт энэ баг ингээд тэлээ явчихгууд эн чинь магадгүй S1 цолтой бол та S1-тэй ойрхон цолоос өдөр хувь авдаг байхгүй. Тэгэнгүүт Гринэ компаниас яагаад 5 удаа цалин аваад байгаа юм гэхээр 1-р игнэнийхээ идэвхтэй гишүүдээс 4-р өдөр болгон бэлэг цалин орно. За тэгэнгүүт сар болгоны 6 оноо хаагдахад багийн нийт онооноос танд хувь бодогддог. Одоо жишээ нь миний сая ярьсан шиг одоо 6-аас 6-ны хооронд та одоо хүмүүсээ бүртгээл идэвхжлтийн хийлгээл худалдаа авалтын хийлгээ явж итэл энэ багийн чинь 1-р игнэний хүмүүс бас яг тантай адилхан орлоготой болоод ингээд баг нь задарсан байж итэл нийт багийн онооноос чинь шалтгаалаад цолонд хүрсэн учраас багаасаа цалин авч хувь авч эхэлдэг гэсэн. Тэгэхээр 4 өдөр болгон цалин аавна. 1-р игнэнийхээ идэвхтэй гишүүдээс 2-р 6 оноо авдаг. За дээрэс нь энэ таны 1-р игнэний идэвхтэй гишүүн өөрийнхөө багийг хөгжүүлээд за аль эсвэл одоо жишээ нь 50 онооныхоо идэвхжлтийг 6 сар таслахгүй байх юм бол 480 мянган төгрөгийн худалдаа авалтын бэлэг ингээд сар болгон нэг бэлэг гээд нийтдээ 480 мянган төгрөгийн 5 төрлийн бэлэг өгдөг баггүй компаниас. Тэгэнгүүт хүмүүс өөрийнхөө нөгөө ахуй хэрэглээг ингээд бүгдийг эко болгохын тулд өдөр тутмын шампунь, савн, алчуур гэдэг ингээд тэгээд дээрэс нь өөрийнхөө ID дээр худалдаа авалт хийгээд ойр тойрныхоо хүмүүс тэр бараагаа зараад ингээд 6 сарын турш 50 онооныхоо идэвхжлтийг хийгээд яваад ах юм бол сар болгон нэг бэлэг орсоор хагаад нийтдээ 480 мянган төгрөгийн бэлэг олгогдтыг. Тэгэнгүүт одоо жишээ нь энэ таны 1-р игний нэг гишүүн тань тэр одоо компаниас зарласан 6 шатлалын бэлгэнд хамрагдахын тулд энэ 50 оноогоо өөрийнхөө хэрэглээг солиод хажууд одоо таньдаг мэддэг хүмүүстэй бараагаа зараад ингээд 6 сар идэвхжлтийг хийчих юм бол 6 сар дараалал та энэ 1-р игнэндээ байгаа 50 оноогоо хийж байгаа идэвхтэй гишүүдээсээ энэ цалин урамшуулал аваад яваад байна гэсэн. Тэгэхээр энэ маркетингийг би яагаад яриад байгаа юм гэхээр Гринэ компани гэдэг чинь ийм эдийн засгийн хэмнэлттэй дээрэс нь одоо ингээд хүн болгонд орлого олох боломжийг олгож байна гэдэг зүйлийг энэ маркетингт тусгацсан юм а гэдгийг л тайлбарлаж өгөх гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр ойлгосон бол гүнлүүгээ хідэж байна баг сайн хөгжин тэдий чинээ одоо энэ баг нурж мөдтэй унахгүй одоо юу ч хийгээд яаж чамраа явж исэн цалин олж байна гэсэн. За 1-р игнэний гишүүд хідэж чинээ одоо маш их байна төдий чинээ цалин өндөр гардаг. Энэ бол ерөөсөө олон үеийн сүлжээний бизнесийн давуу тал. Дээрээс нь Гринэгийн хамгийн том давуу тал 1-р игнэний идэвхтэй гишүүн болгоноос сар болгон урамшуул авна гэсэн. За энэ магадгүй нэг хүн энэ 7 хоногт ирээд
1 дэх 2 дахь өдөр одоо идэвхжлтийнхаа 50 хоног хийчээ явахад энэ 7 хоногийн 4 дахь өдөр энэ хүнээс танд одоо 2-оос дээш хүн чинь болцсон бол цалин орно. Эхний 1-2 хүн чинь бодоод бэлгийн урамшуул ингээд орж ирнэ гэсэн. За дараагийн 7 хоногт нь дахиад энэ гишүүн ирлээ. Дараагийн 7 хоногт дахиад энэ хүнээс танд нэг бол цалин, нэг бол бэлэг орж ийн. За дараа сар энэ хүн 7 хоногийн одоо дараа сарынхаа эхний 7 хоногт ирэх нь дундаа сүүлдээ ирэх нь хамаа байхгүй, тэр хүний ирсэн 7 хоногийн 4 дахь өдрөөр энэ хүн 50 хоногоо хийж хатал танд бэлэг орж идэгээрээ энэ бол хаанч байхгүй одоо олон үе сүлжээний бизнесийн маркетингийн гэрээний бас нэг маш том давуу тал буюу сүлжээний бизнес тундаасаа гэрээний маркетинг нь яагаад мөнгөтэй байгаа юм бэ гэдгийг учир нь ерөөсөө энэ гэсэн.